За намайг Эрдэнэ гэдэг. Би Автоврын үндэсний төвийн Сангийн Архан зохиогч тээврийн төвд тээвэр зохицуулагчаар ажилладаг. Энэ мэргэжлээр 13 жил ажиллаж байна. Тээвэр зохицуулагч хүн бол тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах зорилгоор тээвэрлэлтийн хөдөлгөөнийг бүртгэх, хянах, зохион байгуулахаас гадна MNS 5012-ийн улсын стандартаар улсын стандартыг ханган ажилладаг үүрэгтэйгээс гадна аж ахуй нэгжүүдийн байгуулсан гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаг. За бүгдээрээ орж манай ажилтнаа танилцъя. Тэгээ энэ чиний баригдсан автовокзал эндээс зөвхөн баруун чиглэлийн аймгийн автоцолоо явдаг байгаа. Энд одоо ингээд бүх автоцолууд явах гээд ингээд илдээд байж байна. За одоо яг миний ажлын мэсэнд явж ирсэн байна. Энэ доктор тээвэр зохицуулагчийн ажлын байр. Эндээс бүх тээврийн хэрэгцүүдийг зам нууц болон бичиг баримтыг, дагалдах бичиг баримтуудыг шалгаад гэж гаргадаг. За. Ээжийн жолооч нь сэлж байгаа. Би Баятуугаар. Тийм. За би чичлээ байна. За. Хин явах лээ? Баятуугаар нь явах. Ээжийн жолооч. Баятуугаар лээ. За. Энэ баялагын чиглэлд явах автобусны жолооч нар замын хуудас болон бас дагалдах бичиг баримтуудаа шалгуулад байж байна. Энэ одоо ингээд замын хуудсан дээр нь Цингэл Транс компани аман бол энэ Айтуган гэдэг хоёр жолооч явах юм байна. Тэгээд энэ дээр бол ер нь аж ахуй нэгжийн механик нь бол ингээд шалгаад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон бусад зүйлийг шалгаад гарын үсгээс орсон байдаг. Энд бол манай байгууллагаас эмч бол хөлөөнд орцоос өмнө бие эрүүл мэндийн үзэж, эрүүл мэндийн үзэж тороод тэнцэн гэсэн үндгээтэйгээр ингээд тээвэрлэлтэнд гарахад бэлэн болж гин гэсэн үг. Энэ жолоочийн хөдөлмөр амралтын дэглэмийн хүртэл ингээд зураглалаар ингээд байж идэг. Энийг бол давхар шалгаад. За энэ бол солигдсон баа. Энд тэмдэглэж бичсэн байгаа. Жолооч бол солигдсон. Чи өөр юм биш үү те? За энд замын утсан дээр бол бичсэн байгаа. За бүгд тэмдэглэгдсэн. Жолооч бол солигдсон. Юм ч бас болно. Юугаа үжсэн үү? Тодорхойлсон тийм. Энэ бол бичвэрчэн байгаа юу? Үжсэн үү? Тэгэхээр нэг харчих та. Айтуган гэж жолооч солигдож гарч байгаа. Ээжийн жолоочоор. Тэгээ энийг бол давхар шалгаад тэгээ давхар шалгаад ингээд програмд оруулаад тэгээд дараа хөдөлгөөнд ороход бэлэн болно гэсэн. За одоо ингээд яваад эмчийн үзлэгтээ ороо. Өглөө 8 цагаас гарсан Өвөр хангаа автобус. Тэр автобус хаана явж байна? Ямар хурдтай явж байна? Эдгийг бол харж олж байгаа юм. 10 автобус бол өглөөнөөс хойш гарсан байна. За одоо ингээд манай өглөө 8 цагаас гарсан Өвөр хангаан автобус одоо Булганы Аршаантын замд явж байна. За энэ автобусны бас километр заалтыг нь харчин. Баян хөдөлгөөний удирдлагаас хямжигддаг учраас бас жоохон хурд өсөх магадлалтай бол утсаар холбогдоод анхааруулга сануулга өгөө явцдаг байгаа. Тэгээ ер нь бол баг хурдаа барьж явна. За одоогийн байдлаар Улаанбаатараас 7 чиглэлд 10 тээврийн хэрэгсэл 239 зарчигч явж суудлын ашиглалт нэг 69% байна. 5 чиглэлээс 11 тээврийн хэрэгсэл 315 зарчигч ирсэн юм байдалтай байна. 11 цагийн байдлаар. За одоо бүгдээ
гадаа автобусн дээр очиод яаж шалгадаг, яаж шалгаж гаргадаг талаар яач сонирхолтой. Нэмэгдэн орой ингээд 23 цаг хамгийн сүүлийн автобус бол 21 цаг төгсгөлийн чиглэлд явдаг байна. Тэр хүртэл бол ирж очих автобуснууд бол нэмэгдэл яваад байна. Тэгэл 21 цагаас хойш бол эндээс бол хөдөлгөөн байхгүй. Орон нутгаас бол автобус бол ирдэг. За тээвэр зохицуулагч бидний сэтгэл хангалуун байдаг зүйл бол зарчмынхаа аюулгүй байдал хүрх газар нь 5-таа хурж ирэх газараа 5-таа явж ирж байгаа. Тэр бүхэнд бид нар сэтгэлээсээ маш өндөр үйлчилгээ үзүүлж сэтгэл хангалуун байдагт бидний хувьд их баяртай байдаг. Одоо яг намын автовокзал дээр 14 цагаас гарах тээврийн хэрэгслийг одоо ямар шалгуураар шалгаж гаргахыг тэр талаар одоо танилцуулъя гэж бодож байна. Ер нь бол манай автовокзалын тээвэрлэлтийн ажил бол өглөө 8 цагаас эхлээд 7:30-д улаан үдийн автобуснаас эхлээд тэгээ 8 цагаас орой 21 цаг хүртэл бол тээвэрлэлт бол явагддаг. Шөнө ч гэсэн ялгаа байхгүй орон нутгаас гарсан тээврийн хэрэгслүүд тодорхой цагт байнга ирж ирдэг. Энд бол төвийн 24 цагаар ажилладаг тээвэр зохицуулагч хонж ажилладаг. Эдгээрийг бас шалгаж ажилладаг юм тийм аа. За сайн байна уу? За ажил тавдаг уу? За энэ бол Баянгарын жолооч гэж юм байна. Ээжин жолоод томат гэж юм байгаа. Эхлээд бол одоо автобусыг шалгахад бол тэр үндэсний төвөөс олгосон бүртгэлийн карт тэрийг шалгана. Тэгээд дараа нь тээвэрлэгч жолоочийн бичиг баримтаа гаргаад ирээ. Тэгээд бичиг баримтыг шалгана. Энэ хоёр нэр нь хэвээр байсан. Тэ? За энэ дорж бот гэж юм байна. Ингээд бичиг баримтыг шалгана. Одоо энэ автобусн дээр бол тээврийн замын хуудсыг дагалдах бичиг баримттай шалгана. Жолоочийг тулгалаа. Ингээд одоо автобус руу ороод иж бүрдэл галын хор, эмийн сан. За тэгээд энд байх ёстой зүйл бол галын хор бол заашгүй байх ёстой. Энд нэг байна. Суудлын ард нэг байна. Энэ тэрээс чиглэлийн хаяг бол байх ёстой. Энэ чиглэлийн хаяг байх ёстой. Жолооч ажлын хувцастай байх ёстой. Дулаат суулгын болон гаржуулалтын систем хийм ажиллагаатай байх ёстой. Их мэтийн зүйлийг бол шалгаж гаргана. Хуучин бол ер нь ингээд 69 фургон ийм тээврийн эвтүүдээр орон нутгийн чиглэл тээвэрлэлт хийдэг байлаа. Тэр үед бол тухайн үед тийм л байсан. Тухайн үед бол юусэн тийм байсан. Одоо нэг хөгжиж өөр болж шээ. Одоо ингээд том аврын автобустай боллоо. Хөгжил бол явагдаж байна. Хүмүүс нь тав давхтай болж байна. Илүү гоё сэтгэл өндөр гоё. Үйлчилгээ бол сайжирж байна. Энэ бол бас л манай тээврийн хөгжлийн нэгэн хэсэг юм да. За ингээ бүх юм шалгалаа. Ямсан бүгд бүрэн бүтэн байна. Байх ёстой зүйлүүд бүгд байна. Ингээд аян завдаа сайн яваарай.
Би бага насны бол толгойд 65 дахь сургуулийг төгсөөд тэгээд 86 онд Чехословак гэдэг хэсэг Чехост хим технологийн чиглэлээр суралцахаар явсан. Тэгээд ирээд уул уурхайн салбарт механик ажил хийдэг байсан. Миний аав бол Бадарчин Мамдарч гэж хүн байсан. Тээврийн 25-36 дугаар бас автогемнад бас тээврийн жолооч хийж байгаад тээвэр ашиглалтын улсын байцаагч ажлыг хийж байгаад тэгээд тэтгэвртэй гарсан. Тийм хүн байсан. Би бол автагаа их ойр байсан. Автагаа хамт нутагт нь очижсэн Захун аймаг 4-р ангид байхдаа хамт 1930-аар Захун аймаг орчоод ирсэн. Тээврийн бас нэг хүнд хэцүү баг байсан ч гэсэн бас мэдрээд авсан, хараад авсан. Тэгээ намайг ерөн цуглуулах болгох суурийг тавьж өгсөн гэж би бас дотроо бодож баярлдаг ш та намайг харж байгаа бол хүсэж ийсэн, ярьж ийсэн зүйлийг бас биелүүлсэн байна гэж. Сайхан шүү. Яг нь гоё үед хаяа нэг бац дээр нь очино. Нэг вивнийг нэг явуулсан, шагуулсан, инээсэн. Гой юм ярьсан хүмүүс байдаг шүү дээ. Тэр бүгдийг сонсол сайхан сэтгэл төрж лээсэн. Тэгэл уулархан салбарт би ажиллаж байгаа дараа тээврийн хүн болно гэж бодоод. Тээврийн чиглэлээр автын инженер болж төгсөөд тэгээ аавынхаа мэргэжлийг салгуулж аваад өнөөдөр автоврийн үндэсний төвд тээвэр зохицуулагч гэдэг албан тушаалтай 14 жил ажиллаж байгаа. Мэргэжилтэй дуртай сайхан мэргэжил би бахархдаг, мэргэжлээрээ бахархдаг. Энэ бол миний зүрх сэтгэлд байдаг. Энийг харахаар аав минь бодогддог шүү дээ. Тэгээд сэтгэлд багтахгүй шингээс нүдээр хачих гэдэг. Тэгээд нэг мундаг зураачаа зурласан. Ингээд энийг харж байхад маш сайхан санагдав. Тэр шилний санаас бараг аав минь харж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Хүн яхаа өөрөөр тэгж харж байгаа хэл та. Тэгээ гоё санагддаг. Ийм 21 15 үед ийм дугаартай машинаар ажиллаж биднийгээд тэжээсэн да.
За би 2017 оноос эхэлж цуглуулах одоо хүсэл сонирхол төрсөн. Аав минь ер нь бол их хэлийн тавьж өгсөн. Их гой юмнууд цуглуулсан, хадгалсан, өөрийнхөө гарч ирсэн, сонд гарч ирсэн хөлбөрүүдийг гоё ингээд хадгалсан. Тэгээ надад хэлж ирсэн Автоврийн энэ агуу том салбар шүү. Энэ салбарын түүхийг судлаад холбогдлолтой тэмдэг эд зүйлсийг цуглуулах юм бол энэ ирээдүйд маш их хэрэг болно шүү гэсэн сэдлийг надад өгөөд би түүний дагуу их уншсан, судалсан, судлах тусам бол хүний сонирхол улам төрж эхэлдэг. Ийм гоё юм байдаг юм байна. Энийг олоод авчих юмсан. Ингээд ер нь бол энэ төрөлжүүлээд цуглуулах шаардлагатай юм байна гэж бодоод чадлаараа л одоо энэ 7-8 жилийн хугацаанд бол чадлаараа ийм хэмжээнд бүрдүүлсэн байгаа. Тээврийн нуурлуудын бол авч байсан төрийн одон медалаас эхлээд энд байна л да. Энд бол бүгд нэрэд Монгол Ард улсын ардын хурлын депутат. Энэ бол төрийн дээр нэлээд дээш албан тушаалтай хүмүүст бол олгож байсан юм тэмдэг байгаа. Энд бол Хөдөлмөрийн Баатар байна. Хөдөлмөрийн Баатар одоо 1974 онд Брежневга Монгол улстай ажиллахдаа манад зээлзэн 30 машин 100 ширхэг зээлзэн 30 бас бэлгэсэн байдгийг. Тэр машинаар Хөдөлмөрийн Баатар хүртлээ явсан жолооч нар бол нэлээд хэд байдаг. Төрийн сойрхол талыг бас Сүхбаатар аймгийн 12 дугаар баазын засварчин цэвэг жууга энэ автомат механик татлага шүү дээ. Механик татлагыг санаачлаад түүгээрээ бол төрийн сойрхол авч ирсэн байх шийдтэй. Ингээд гавья тээвэрчин. Энэ бол одоо 1950 онд гарч ирсэн онц тээвэрчин. Энэ анхных нь хувилбар гэж явдаг. Энэс өмнө 1947 онд гарсан Автоврийн онц ажилтан гэсэн тэмдэг байдаг. Тэр бол одоогоор сураг байхгүй байгаа. Тухайн үед Монгол трансын үед бол Оросын атлетичный шофер гэдэг тэмдгийг бас манай бас хүмүүст өгдөг байсан байна лээ. Ийм өндөр шалгуураар эдрийг авч ирсэн байгаа. Аслгүй малаа жолооч гэдэг. Энэ бас адилхан дараагийн үеийн замын цагдаа газраас олгож байсан мэлээ тэр. Тэгээ одоо сүүлийн үеийнх нь ингээд ачааны тэгнийх. Тэр үеийн одоо ийм 2 дугаар зэргийн жолоочийн өмнөх байгаа. Энэ бол 28 оны жолооч л та. Гэхдээ 58 онд авч ирсэн байгаа энэ жолооны өмнөх. Толонтойгоо ингээд цог байж байгаа. Одоо энэ бол одоо хил ховор болсон. За энд бол Автоврийн холбогдлолтой түүхийн юм ойнон байгаамаа. Ингээ Монгол бичгээр. Тэ 31 онд хэвлэгдсэн Монгол бичгээр бичигдсэн. Энэ бол бас $1 ховор нь. Энд манай тээвэр ашиглалтын улсын байцааг хийж байхдаа дургуулын арга хэмжээ авч ирсэн нэг ийм хуудас нь 85 оны 3 сард юм байна. Ачаа авчаад яваагүй хашаанд ханалцсан юм шиг байгаа. Тийм учраас арга хэмжээ авсан байгаа улсын байцааг. Тий, явах хэвээр ханалцсан байгаа хашаанд. Энэ пянцаг би ингэж хүндэтгэж энэ банцрагчхан алтан шарзан гэдэг дууны пянцыг тоглоулагч байхгүй учраас би ингээд жаацлаад алтан шарзан одоо Автоврийн сүлд дуу. 우린 사강 부야요 아무리 새큰 타도 배나 위링 웃음 니 샤가요 아무 트레니 샤르가 배나 상승절승 해내가 못해 아픈 셔점 대쉐배 사이큰 우처럼 대대그 부르대 아이니 졸로 대쉐배 우신 텐내게를 줄도요 옷이 칭흐르다와 배나 홀링 어도 딩덕허요 홀링
хотын гэвэн сансан зорсон хэрэг бүтээх отын шар зам тэшэвэн сайхан учрал зэрэг бүрдэх айны жолоо дэшэвэн Идэрч эн чинь ингээд энийг бол автын өртөө холбоод үзэхэд бас л Тэмээжин юг магтан дууссан энэ дуурж байгаа бас зохиосон маш гоё дуу байгаа. Энэ дууг бол автын өртөө холбоосоор арга байхгүй. Монгол трансыг холбоосоор алтан шарцсан бас бүгд тээвэртэй холбоотой ийм дуунууд байгаа. Энэ түлхүүрнүүд одоо аав юм хэрглэж байсан түлхүүрнүүдийг одоо ингээд төрөл төрлөөр ингээд ятсан байгаа. Наатсан байгаа. Маш их эрэл хайгуул болон олон хүнтэй уулзсан олон сувгийн олно гэдэг чинь маш хэцүү. За энд нэг чухал нандин тэмдэг байна. Энэ тэмдэг маш чухал. Автоврын 35 жилийн ойд зориулж гаргасан баалантай тэмдэг. Хуучнаар Сүүл улбат улсын Москвагийн Монетный двор гэдэг газар хийлгэж байсан ховор тэмдэг. Энэ манад ерөөсө байхгүй болоод 5 жилийн өмнө нэг хүн зарсан сорогтой хин зарав яав. Хөөж явсаар хагаад гадаашаа гарцсан байсан. Тэгээ би англиас энийг маш олон юм өгж маш их гойж маш олон тэмдэг өгж энийг нутагт нь авчирсан. Энийг хараад бас гоё санагддаг. Энээс өмнөх гэх чинь ховор талдаа гарч байгаа шүү дээ. Тэгэхээр автовр талдаа энэ бол маш нандин тэмдэг. Ардын хувьсгалын өмнөх үед Монголд тээврийн хэрэгцээг ердийн хөсгийн тээвэр буюу тэмээ, өхөр, морин тэрэг голлон хангаж байлаа. Харин 1921 оны ардын хувьсгалын ялтын дараагаар авто тээврийг хөгжүүлэх талаар нам засгаас үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн юм. 1924 онд хуралдсан улсын анх дугаар их хурлаар харилцан туслах хоршоо ба шинээр байгуулах аж ахуйн яамны зорилгын тухай тогтоол батлагдсан бөгөөд уг тогтоолд техник нэвтрүүлэх хэрэг бол улсын орлогын нэн чухал хэсэг болж ард олны аж ахуйд онцгой холбогдолтой тул аж ахуйн явдлын яамнаас тус улсын хязгаарын дотор техник нэвтрүүлэх хорооны салбар бүхий газруудад альва гадаад дотоодын хүний хөлслөн ажиж дээлэх хэргийг халиад техник нэвтрүүлэх хорооноос явуулан гүйцэтгүүл зохих тул аж ахуйн явдлын яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтоов хэмээн тусгасан байдаг. Уг тогтоолын дагуу 1925 оны 7 дугаар сарын 15-нд засгийн газрын шийдвэр гарч аж ахуйн яамнаас 17 автомашин болон бусад хөрөнгийг шилжүүлж улсын техник нэвтрүүлэх газрыг байгуулсан нь манай улсын тээврийн салбарын анхны бие даасан байгууллага болсон юм. Үүсэл хөгжлөхөөс өмнө 1922 онд Жанжин Зүхбаатарын санаачилгаар цэргийн яамны дэргэд 10 автомашины гараж байгуулсан байна. Ингэснээр автоврын суур тавигдчих эхэлсэн. Улмаар 24 онд их хурал хоролцож Монгол Тех гэж байгууллага шаардлагатай гэж үзээд 1925 оны 7 сарын 15-нд Монгол улсад анхны үндэсний байгууллага Монгол Тех гэж байгуулагдсанаар автоврын түүх эхэлсэн тийм төвтэй байдгаа. Монгол Транс 1929 онд Сүүл улбат улсын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан тээврийн байгууллага баг. Тэгээд дараа нь Монгол улсын мэдл 100% өгсөн. Монгол Тех хийн яг л дараа үеийн тээврийн том байгууллага. Mongola
вайриг хүргэда 다녀오두대 아치가을 때베리 멍거다 달아서 아라디오다 제르게 돼 아라반나 타바도 가라 너도 vitni 비세호 아주디가 하르다 타가봤다 타가야 다녀오두대 달아서 앞시가 어쩌다 젖디워면서 항어도 혼자 즐기 호라도 더 vitni 비세호 아도 나와 야리게 부리기다 다녀오두대 Тэмээнжин морин өртөнөөс ТV механикцсан ТV рүү шилжин орсноор өдгөө манай салбар 100 жилийнхаа өдөр одоо ирж байна. Энэ бол гайхамшигтай. За ТV-ийн түүхэнд хамгийн гайхамшигтай үе бол Тэмээнжин морин өртөнөөс механикцсан ТV-ийг шилжин орсон он жил бол гайхамшигтай. Гайхамшигтай он жилүүд байсан гэж бодож байна. Энэ машин чинь одоо манай улсын эдийн засгийн ихэнх хувийг нугалж байлаа. Бүхэл салбарт байлаа. 130 жил одоо байхгүй газар байхгүй. Бүх салбарт байлаа. Бүх нэгдэл сангийн авч бүгдэнд нь ойлаа ямар их асар үүрэг гүйцэтгэж байсан машиныг энийг бол манай боордод бол нэгдэж мартахгүй мөнх зүрх сэтгэлд нь л байж байна. Хөгжлийн шат юм даа. Үүрэг бол хөгжлийн шат бол улсаар дэж бүхэл газруудад бол асар том үүрэг бариад гүйцэтгэж байлаа шин. Энэ ажлын амжилтыг нь бол одоо ТV-ийн салбарт бол асар их ажил гүйцэтгэж байсан. Гүйцэтгэж байгаа улам хөгжөөд бүр гоё болж байна. Хүн ТV гэдэг чинь бас хамаагүй гоё хөгжилтөө болж түүх хөгжил бол явж байна. Наран урах зүгээс наран мандах зүг алтаа том богд. Өмнөний шаргалгаас өргөн сэлэн хүртэл очоогүй газар өгөө гэдэг. Зилсэн 30-ыг магтаад нэг хэлсэн. Нэг гоё өгөө гэдэг. Тэгэхээр хүрээ өгөө газар гэж байхгүй, очоогүй газар гэж байхгүй. Үүрэг гүйцэтгэл явж исэн. Агуу ТV-ийн хэрэгсэл баг. ТV-ийн салбарын 100 жилийн түүхт үеийн тээвэрчд, албан хаагчд, амтран ажиллагчид бүгдэнд нь баярын төргий эрүүлэн сайн сайхныг хүсье.